Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар крем чиз бяцлаг хийсэн байгаа. Ингээд эхэлцгээе. Орцсон маань 2 литр сүү, би 3.5% тослогтой сүү хэрэглэсэн байгаа. Мөн 2 ширхэг лимон орно. Эхлээд лимоны шүүсээр шахаад ингэж шүүгээд үрнээс нь салгаад авчин ойролцоогоор 60-аас 70 мл шүүс гарах ёстой байгаа. Одоо сүүгээ халаагаад дөнгөж буцалгаад плетигнээс аавна. Ингэхдээ сүүгээ ойр ойрхон хутгаж өгнө. Сүү маань баг зэрэг буцлаад ингэж харагдана. Одоо сүүн дээрээ лимоны шүүсээ хийж хутгаад сүүгээ ээдүүлж өгнө. Сүүний маань шар ус ялгарч ингэж ээдэх ёстой. Одоо нэг саван дээр ийм шүүлтүр тавиад дээр нь алчуур юм уу маарал тавиад ингээд сүүгээ шүүгээд өгнө. Ийм болсон байна. Одоо баг зэрэг шахаад шүүсийг нь гаргаад өгнө. Маш халуун байгаа болохоор болгоомжтой шахаарай. Доор нь шар ус ялгарсан байна. Энэ шар усаар далах барьж бас болдог байгаа. Ингээд бяцлаг маань ийм болсон байна. Одоо холигч блендерт хийгээд нэг цайны халбаны талаар давс хийгээд хольж өгнө. Бяцлаг маань ийм болсон байна. Энэ орцоор ойролцоогоор 300-аас 350 г бяцлаг гардаг байгаа. Хөргөгч нь дээдл нь 3 хоног хадгалах ёстой. Ингээд крем чиз бяцлаг маань бэлэн боллоо. Асуух асуулт өгвөл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.